бүгдээрээ гурвалжны дотоод өнцгүүдийн нийлбэр 180 градус байдгийг мэднэ. Тэгэхээр энэ өнцгийн хэмжээ нь А, үүнийх Б, харин үүнийх С гэвэл А дээр нэмэх нь Б, нэмэх нь С нь тэнцүү 180 градус гардгийг бид нар мэддэг тийм үү? Тэгвэл 3-аас илүү талтай олон өнцөгт байвал яах вэ? За ингээд бүгдээрээ 4 өнцгтөөр жишээ авъя. Бид юу ч хийсэн гэсэн түүнийгээ дурын 4 өнцөгт дээр хэрэгжүүлэхийн тулд 4 өнцгтөө дураараа зурчихъя. Параллел талуудтай төдий биш, өөр бусад юу ч байдаг юм. Энэ параллел болчих шиг боллоо. Ингээд зурчихъя. Ингээд зурнаа. За тэгэхээр 4 өнцгтийн тухай бодохдоо бид гурвалжны дотоод өнцгүүдийн нийлбэр 180 градус болдгийг мэднэ. Тэгэхээр бид үүнийг 2 гурвалжин болгоод хуваачиж болох юм байна. Энэ цэгээс ийм шулуун татвал ийм шулуун татгаад үүнийг 2 гурвалжин болгон хуваачихлаа. Энэ өнцг нь А, энэ өнцг нь Б, харин энэ нь С хэмжээтэй бол А дээр нэмэх нь Б, нэмэх нь С тэнцүү 180 градус гардгийг бид нар мэднэ. Үүнийг X, үүнийг Y, тэгээд үүнийг Z гэж нэрлэе. X дээр нэмэх нь Y, нэмэх нь Z нь бас л 180 градустай тэнцэнэ гэдгийг мэдэж байгаа. За ингээд бүх дотоод өнцгүүдийг нийлүүлбэл нийлбэрийг олох юм бол бүх дотоод өнцгүүд маань B дээр нэмэх нь Z, энэ хоёр маань энэ олон өнцгтийн дотоод өнцгүүд, түн дээр нэмэх нь энэ өнцөг буюу А дээр нэмэх нь X. А дээр нэмэх нь X нь энэ өнцөг бүхэлдээ 4 өнцгтийн энэ өнцгийг бүхэлд нь авч үзвэл ийм байгаа. Түн дээр ахаад нэмэх нь энэ өнцгийг бүхлээр нь өөрөөр хэлбэл C дээр нэмэх нь Y. Тэгэхээр бид А, Б, С нь өөрөөр хэлбэл С дээр нэмэх нь Y. С дээр нэмэх нь Y. А, Б, С нь 180 градус гэдгийг мэднэ. А дээр нэмэх нь Б, нэмэх нь С нь 180 градус. Бас Z дээр нэмэх нь X, нэмэх нь Y нь бас 180 градус байгааг мэднэ. Тэгэхээр нэмэх нь 180 градус тэнцүү 360 градус гарч байна. Тэгэхээр та нар ерөнхий санааг нь ойлгож байгаа ах. Зүгээр л ямар нэг дүрсийг хэдэн гурвалжинд хувааж болох нь вэ гэдгийг харах хэрэгтэй. Тэгээд 180 градусаар үржүүлчихнэ. Гурвалжин бүрийн өнцгүүдийн нийлбэрийг 180 градус болохоор ахаад нэг тодорхой жишээ авъя. Тэгээд дараа нь бүгдээрээ ерөнхий тохиолдолд олон өнцгтийг хэдэн гурвалжинд хуваахыг олъё. За, дурын 5 өнцгт зуръя. 1, 2, 3, 4, 5. Жохон дали байшин шиг харагдаж байна тийм ээ. Нөгөө л аргаараа энэ 5 өнцгтөө гурвалжнуудад хуваая. Нэг гурвалжин энд байна. Ахаад нэг гурвалжин ингээд гаргачихъя. Энэхүү энэ 5 өнцгтийг бүрхсэн давхардаагүй 3 гурвалжин үсгэлээ. Нэг гурвалжин, нөгөө 2 гурвалжин нь энд байна. Аль ч гурвалжны дотоод өнцгүүдийн нийлбэр 180 градус гэдгийг бид нар мэдэж байгаа. Бас эдгээр бүх гурвалжны өнцгүүдийн нийлбэр нь 5 өнцгтийн маань өнцгүүдийн нийлбэр гэдгийг бид нар мэдэж авсан. Ингийн тулд за энэ өнцөг бол олон өнцгтийн маань нэг өнцг нь байна. Энэ бас адилхан. Тэгээд энэ бас энэ өнцгийг нийлүүлбэл олон өнцгтийн бас нэг өнцөг гараад ирж байгааз. Үүнийг бас үүнтэй нийлүүлбэл олон өнцгтийн энэ өнцөг гарна. Тэгээд энэ өнцөг дээр үүнийг бас үүнийг нэмэхэд бүхэлдээ бас нэг өнцөг гарч ирнэ. Ингээд бүх гурвалжны дотоод өнцгүүдийн нийлбэрийг олвол энэхүү олон өнцгтийн бүх дотоод өнцгүүдийн нийлбэрийг оллоо гэсэн үг үстэй. Тэгэхээр энд 1, 2, 3 гурвалжин байна. 3 удаа 180 градус гэхээр хэд байх вэ? 300 дээр нэмэх нь 240 гэдэг чинь 540 градус гарах юм байна. За одоо ерөнхий тохиолдол руу өргөдөхгүй. Ерөнхий тохиолдол руу өргөдөхийн тулд эхлээд бүгдээрээ 4 өнцөгт дээр 2 гурвалжин үүсгэж байснаа эргэн харъя. 4 өнцөгтийн 4 талыг дөрвөлөнгөнд ашигласан тийм ээ. 1, 2, 3, 4. Эдгээр 4 талыг ашигласан гэсэн үг. 4 тал дүрсээс 2 гурвалжин үүсдэг. Ингээд харвал тал нь нэмэгдэх тусам гурвалжны тоо нэмэгдэнэ гэж бодохоор байгааз. Тэгвэл 6 өнцөгт дээр тушаад үзье. Хэдэн гурвалжин үүсгийг харъя. 1, 2, 3, 4, 5, 6. 6 талтай. Тэгээд нэг гурвалжин энэ хоёр талаар үсгэлээ. 1, 2 дахь тал уг 6 өнцгтийн тал шүү дээ. Дахиад нэг гурвалжин энэ хоёр талаар үсгэж болно. 6 өнцгтийн талаар шүү дээ. Үлдсэн талуудыг ашиглан ахаад нэг гурвалжин гаргаж болох нь. Нэг нь өнөөс нөгөөд энэ талд орно. Ер нь бол за ингээ надад S талтай
S талд олон өнцөгт байлаа. S талтай олон өнцөгт бид сая 4, 5, 6 талтууд дээр харлаа шүү дээ. Үүнээс үүдэн S нь 4-өөс их гэж үзэж болно. Тэгэхээр надад S талд олон өнцөгт байлаа гэхэд түүнийг бүрхэх хэдийг багтааж чадах вэ? Тэгээд тэдгээр үүссэн гурвалжныхаа тоогоо 180-аар үржүүлэн уг олон өнцөгтийн дотоод өнцгүүдийн нийлбэрийг олох нь байна. Ингээд бүгдээрээ үүсэх гурвалжны тоог талуудын тооноос хамаарсан функц мэтээр бодъё. За тэгэхээр дөрвөн талаар 2 ширхэг гурвалжин үүсгэсэн гэсэн тий. 2 ширхэг гурвалжин үүсгэнэ гэсэн нөгөө хоёр тал маань энэ байна. Ахаад хоёр тал энд байна. Би нэг гурвалжин зурж болно. Бусад талууд нь яах вэ ийх үү гэдгийг яриад явах уу. Мэдээж өшөө хідэн ч тал байж болно. За энэ хоёр талыг ашиглан би нэг гурвалжинг ахаад энэ хоёр талаар ийм гурвалжинг үүсгэж болно. Дөрвөн талыг 2 гурвалжин үүсгэхэд ашиглана. 2 гурвалжин. Ингээд хичнээн тал байсан хамаагүй ямар тайч бид дөрвийг нь ашиглчихсан. Дараа нь за яг уу дими баахан юм зурвал ахаад жоохон дэвшлүүлээд зураадах юм. Энд нэлээд олон өнцөгт байсан гэлтэй. Тэгтэл үүнээс харахад талуудын тоо нэмэгдэх бүрт гурвалжин үүсэх боломж нэмэгдэж байгаач. Ингээд нэг гурвалжин, ахаад нэг гурвалжин, ингээд нэг, бас ингээд нэг гурвалжин. Миний энд зурсан дүрсээс гэхэд за эн чинь 1 2 3 4 5 6 7 8 9 10 мөн үү? 1 2 3 4 5 6 7 8 9 10 тийм байна. 10 өнцөгт байна тийм үү? Энэ 10 өнцөгт дотор за дөрвийг нь ямартайж 2 гурвалжинд ашигласан. Тэгээд үлдсэн 6 талаас тус бүрээс нь гурвалжин үүсгэх боломжтой байсан. 1 2 3 4 5 талуудыг зөв таасан уу? Ахаад нэг шалгаадах юм. 1 2 3 4 5 6 7 8 9 10 юу вэ зөв үү? Би ямар нэг юм олж харахгүй байна уу? Өө харчихлаа. Би энд дахиад нэг шулуун зурах хэрэгтэй юм байна штэ. 2 өөр тал байгаа юм чинь ахаад нэг шулуун ингэ зураадах юм. За одоо би энэ дөрвөн талыг ашиглан 2 гурвалжин үсгээд дараа нь үлдсэн 6 тал бүрээс нь нэг гурвалжин гаргасан байгаа. Ингээд 6 гурвалжинг нэмэхэд нийт 8 гурвалжин үссэн байна. Тэгэхээр бид ерөнхий тохиолдолд бодвол эхний 4 талаас 2 гурвалжинг үүсгэн 2 гурвалжинг аль ингээ бичигдэх юм. Гурвалжны тоо 2-той тэнцүү. Тэгээд би 4 талыг ашиглачихсан тийм үү? Иймээс үлдсэн тал бүрээс нэг гурвалжин бий болгож болсон. Тиймээс үлдсэн тал нь S-ээс хасхан 4 байх нэ. Ингээд гурвалжны тоо нь 2 дээр нэмэх нь S-ээс хасхан 4 байхаар 2 дээр S-ээс хасхан 4-ийг нэмнэ гэдэг чинь S-ээс хасхан 2 гарах юм байна. За үүнээс харахад надад S талтай олон өнцөгт байхад түүнд тухайн олон өнцөгтийг бүрхэх S-ээс хасхан 2 гурвалжин үүсэх ба эдгээр гурвалжнууд нь хоорондоо давхцахгүй. Өөрөөр хэлбэл S талтай олон өнцөгтөд S-ээс хасхан 2 гурвалжин үүснэ гэхээр түүний дотоод өнцгүүдийн нийлбэр нь S-ээс хасхан 2-ыг үржих 180 градус. Их аятайхан үр дүн байгааз S тэнцүү 102 талтай. 102 талтай олон өнцөгт байна гэвэл S нь 102 байх нэ. Тэгээд дотоод өнцгүүдийн нийлбэр нь 102-оос хасах нь 2, түүнийг 180-аар үржүүлээд тэнцүү 180 дээр ахаад 2 тэг нэмж бичим 18,000 градус гарна. 102 талтай олон өнцөгтийн дотоод өнцгүүдийн нийлбэр нь 18,000 градус байх нэ.